За ингээд манай хөтөлбөр маань үргэлжилж байна. Хөтөлбөрийн маань дараагийн хэсэг бол хилцүүлгийн хэсэг бол байгаа. За хилцүүлэг маань COVID-19 цар тахлын үед оролцогчдын авч хэрэгжүүлж буй арга хэмжээ сэдвийн хүрээнд зохион байгуулагдахаар одоо бэлэн болсон байна. За хилцүүлэгт маань модератороор Хаан банкны олон нийтэд харилцах газрын захирал Тунгалаг Тамир, за жочноор Хаан банкны жижиг дунд бизнесийн газрын захирал Ядамд Орж, Европын сэргээн босгол төвшлийн банкны Монгол дахь жижиг дунд бизнесийн зөвлөх үйлчилгээ хөтөлбөрийн тэргүүлэх менежер Байгалмаа, за Монголын менежментийн зөвлөхийн институтын ерөнхийлөгч Бат Гэрэлт, Европын холбооноос Монгол улсад суугаа элчин сайд Траян Лоренци Христиа, за мөн Мандах их сургуулийн сургалт эрхэлсэн дэд захирал Түр Бадрах нар оролцох болно. Ингээд та бүхэн хилцүүлэгт анхаарлаа хандуулна уу? Сайн байна уу? Миний яриа сонсогдож байна уу? Яриа болж байна уу те? Нэг. Окей, яриа болж байгаа юм шиг байна. За, окей. Тэр камерлаа юу те? За, сайн байцгаана уу? Сорилтыг хамтын хүчээр ураатай B2B менежментийн зөвлөх үйлчилгээний онлайн вебинар та бүхэнд үргэлжлэн хүрсээр байна. Тэгээ өнөөдөр би тэд маань COVID-19 тийм ээ цар тахлын үед оролцогч талууд ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа тухайд хилцүүлэг хийхээр цугласан байна. Тэгээ хилцүүлэгт оролцохоор ирсэн эрхэм панелистуудаа маш их баярлалаа гэж хэлмээр байна. Тэгэхээр өнөөдөр хилцүүлэгт оролцохоор Хаан банк, Европын сэргээн босгол төвшлийн банк, Монголын менежментийн зөвлөхүүдийн институт болон Мандах их сургуулийн төлөөлөл мөн зочноор бас Европын холбооноос төлөөлөгч нар ирсэн байгаа. Тэгэхээр эхний асуултыг би Хаан банкнаас эхлэе гэж бодож байна. Хаан банк бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд байгууллагууд руу чиглэсэн яг ямар арга хэмжээ, ямар бодлого баримталж ажилтсан болоо та энэ талаар товчхон мэдээлэл өгөхгүй ядам дээр цагтаа. За энд оролцож байгаа жижиг дунд бизнес эрхлэгч нартаа энэ өдрийн мэнд хүргэе. За Хаан банкны хувьд бол яг энэ жижиг дунд бизнес эрхлэгчдийн сегментийн харилцагч та бүхэн бол маш чухал хэсэг. Тэгээ бид бүхэн энэ харилцагчдаа зориулаад яг тусгайлсан харилцааны менежерүүд бэлтгэж тэднийг тусгай хөтөлбөрөөр сургаж бэлддэг. За мөн энэ харилцагчдынхаа бизнесийн онцлог тохирсон бүтээгдэхүүн үйлчлэгийг бол бас байнга шинийг эрэлхийлж гаргаж одоо байгаа бүтээгдэхүүн үйлчлэгийг сайжруулах чиглэлд бас анхаарч ажилладаг. За мөн тусгайлсан тооцооны төвүүдийг байгуулж яг энэ харилцагч нартаа нэг төвлөрсөн цэгээс үйлчлэг үзүүлэх зэргээр анхаарч ажилладаг. За мөн дэд чиглэлд бид нар аль болох олон улсаас хямд хүүтэй их усүр олж бас жижиг дунд бизнес эрхлэгч харилцагч нартаа бага хүүтэй зээл гаргах юм зорилготой ажилладаг. За мөн дотооддоо тухайлсан төсөл хөтөлбөрүүдийг санаачилж хэрэгжүүлэх. Жишээлбэл нутгийн брендийг дэмжих хөтөлбөр, экспортлогчдыг дэмжих хөтөлбөр гэх мэтчлэн ийм ажлууд хийж байгаа. За манай банкны барьж байгаа бас нэг гол бодлого бол зөвхөн санхүүжилт өгөхөөс гадна илүү яг харилцагч нарынхаа сургаж чадахжуулах, холбож өгөх чиглэлд нэлээд анхаардаг. За энэ утгаараа бид нар 2018 оноос энэ жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих төв гэж байгуулад энэ төв маань яг энэ харилцагч нартаа зориулсан зөвлөх үйлчилгээ болон за тэдний ажилтнад зориулсан сургалтын арга хэмжээ, за ийм уулзалт семинар зохион байгуулах гэдэг ийм арга хэмжээнүүд хийж байгаа. Жишээлбэл өнөөдрийн арга хэмжээ бас энэ ажлуудын маань нэг хэсэг юм аа. Та бүхэн дахин сануулхад бид нар Улсын онцгой комиссийн заавар зөвлөвчийн дагуу бас масктай, хамгаалттай мөн онлайнаар зайнаас бас хурлаа зохион байгуулж байгааг дахин хэлэхэд таатай байна. За Английн Лондон хотноо төвдөө Европын сэргээн босголтын хөгжлийн банкны жижиг дунд бизнесийн үйлчлэгээний тэргүүлэх менежер доктор Байгалмаагч маань ирсэн байгаа. Тэгээд танай байгууллагыг бол EBRD нэрээр нь хүмүүс бол маш сайн мэдж байгаа тий. EBRD бизнесүүдийг дэмжих чиглэлээр хэрхэн ажилтсан болоо. Ялангуяа олон улсын ноу хавыг бас хүргэдэг гэж байгаа тий. Тэгэхээр та энэ чиглэлээр ямар ажлууд хийдэг, хэрхэн ажилтдаг талаар товч мэдээлэл манай сонсож байгаа оролцогчдод маань өргөхгүй юу? За баярлалаа. Тэгээ юуны өмнө бас өнөөдөр та бүгдтэйгөө
ийм уулзах боломж олсонд бол их баяртай байна. За түрүүн ядмаа захирал хэллээ те, өнөөдрийн энэ арга хэмжээг бид нар жижиг дунд бизнесүүдэд яг тулгараад байгаа асуудлуудыг яаж шийдэх вэ гэдэг энэ шийдлийн олоход нь бид нар гүүр болж хамтарч ажиллаж байгаа гэд. За Европын цэргийн босгол төвшлийн банк нь яг энэ үйл ажиллагааг явуулж байгаа. За манай бүх үйл ажиллагааг ялангуяа жижиг дунд бизнесийг дэмжих энэ үйл ажиллагааг юм бол Европын холбооноос санхүүжүүлдэг. За бид өнөөдөр Монгол улсын эдийн засгийн төрөлжилтийг жижиг дунд бизнесийн санхүүжилтийн хүртээмжээр нэмэгдүүлнэ гэсэн энэ төслөө хэрэгжүүлээд явж байгаа. За тэгээд бид өнөөдөр их хэцүү шалгууртаа ингээд тулгараад энийг яаж шийдэх вэ гэд бүх бизнесүүд маань бол том асуултанд хариулах ийм үедээ тулгарсан байна. Тэгэхээр манай төсөл бол та бүгдэд яг өнөөдрийн энэ тулгараад байгаа асуудалд чинь бид нар яаж тусалж чадах вэ гэдэгт бол их анхааран ажиллах боломжтой байгаа. За ялангуяа бизнесийн үр ашгийг сайжруулах, хүний нөөцөө хадгалж авч үлдэх, цаашлаад маркетингаа зөв болгох, энэ өөрчлөгдөж байгаа ертөнцид бид нар чанарын удирдлагаа яаж авч явж явах хэрэгтэй юм бэ те. Тэгээд энэ байгаль орчин эдийн засгаа бас бид нар яаж ногооруулах боломжтой юм бэ гэх мэт энэ олон асуудалд бол бид нар бол та нарт туслах боломжтой юм аа. За бид төслийнхаа хүрээнд нэг талаасаа жижиг дунд бизнес эрхлэгч таныг, нөгөө талд нь мэдлэг мэдээлэлтэй зөвлөхүүттэй холбож ингэж ажилладаг юм аа. За тэгээд мэдээж бүх бизнесүүд 2019 оны төгсгөлд бол 2010 оныхаа төлөвлөгөө гаргасан байх те, стратеги гаргацсан байсан байх. Гэтэл өнөөдөр бол та нарын энэ төлөвлөсөн ажлууд чинь ер нь бол хэрэгжихэд маш хэцүү болчихлоо. Тэгэхээр манай энэ зөвлөхүүд та бүгдэд за стратеги бид нар яаж шинжлэх вэ? Цаашаа 21 он, 22 онд те бид нар ер нь юу хийх ёстой юм бэ гэдгийг бол гаргахад туслана. Нөгөө талаасаа одоо бүх хүмүүс гэртээ суучлаа шүү дээ тий. Гэртээ суугаад бид нар цахимаараа өнөөдөр ингээд уулзаад байгаа шүү дээ тий. Тэгэхээр бидний маркетинг ч гэсэн өнөөдөр бас өөр болох ёстой болчихжээ. Бид нар зах зээлээ яаж олох вэ гэд онлайн худалдаа цахим одоо өөрийнхөө орчныг бий болгох энэ ажлуудыг хэрэгжүүлэх ёстой болж байгаа. За тэгээд мэдээж хэрэг хүний нөөцийг бол бүр яриад хэрэггүй те. Одоо сая сүүлийн судалгаагаар л гэхэд Монгол улсын ажилгүйдлийн түвшин бол маш их нэмэгдсэн. Жижиг дунд бизнесүүд ер нь бол ажлын байраа хомж байгаа гэсэн ийм үзэгдлүүд гараад байгаа. Тэгэхээр бид нар та нарт мөн одоо хүний нөөцөө цаашдаа бид нар яаж авч үлдэх вэ гэх мэтийн одоо зөвлөгөөнүүдийг өгөх боломжтой юм аа. За тэгээ энэ дэлгэцэн дээр та бүгд харж байгаа байх. Манахаас үзүүлж байгаа бүх одоо зөвлөх үйлчилгээнүүдийн тухай мэдээллийг тавьсан байгаа. Дараагийн асуултыг Монголын менежментийн зөвлөхүүдийн институтийн ерөнхийлөгч Батгэрэлд танаас асуух гэсэн. Тэгэхээр танай институтийн хувьд бол мэрэгсэн зөвлөхүүдийг одоо өөртөө нэгтгэсэн маш хүчрэг баг байгаа. Төрийн бус байгууллагаар үйл ажиллагаа явуулдаг гэсэн. Тэгэхээр байгууллагынхаа талаар үйл ажиллагааны тухай товчхон танилцуулахгүй юу? Бас зөвлөхүүдийн пул байгаа учраас бас EBRD-тэй бас нэлээд бас хамтарч ажилладаг байгаа. Тэгэхээр та үйл ажиллагааныхаа талаар бидэнд товч танилцуулахгүй юу? За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За миний би Монголын менежментийн зөвлөхүүдийн институтийн энэ жилийн ерөнхийлөгч Батгэрэлд гэж байна. За өнөөдөр бид нар Европын цэргийн бос төвчлийн банк, Хаан банк, менежментийн зөвлөхүүдийн институтийн хамтын хүрээнд COVID-19 үед одоо харилцагчийн бизнесийг яаж дэмжиж ажиллах вэ чиглэлээр одоо вебинар зохион байгуулж байна. За манай менежментийн зөвлөхүүдийн институт маань ер нь бизнесийн зөвлөхүүдийг зах зээлд одоо нийлүүлж өгөх, одоо харилцагч нартай ойртуулж өгөх талаар үйл ажиллагаа явуулдаг. За манай Монголын менежментийн зөвлөхүүдийн институт бол ойролцоогоор бид нар 6 категорид хуваагдаж үйл ажиллагаа явуулдаг. Нэгдүгээрт нь стратеги, хоёрдугаарт нь хүний нөөц, гуравдугаарт нь олон улсын стандарт, дөрөвдүгээрт нь бид нар борлуулалт бол маркетинг, мөн одоо бид нар борлуулалтын санхүүгийн чиглэлээр ERP болон одоо цахим мэдээллийн чиглэлээр бид нар хамтарч одоо зөвлөхүүдэд бэлдэж зах зээл нийлүүлж байгаа. За бид нар бас энэ зөвлөхүүдийн институтийн хүрээнд одоо хийдэг гол ажил маань юу гэхээр зөвлөхүүдийг чадвартай болгох, чадвархжуулах үйл ажиллагаан дээр бид нар бас Европын банк болон одоо Хаан банктай хамтарч үйл ажиллагаа явуулж байгаа. За манайд одоо өнөөдрийн байдлаар бол 40 гаруй одоо манай гишүүд байгууллагууд одоо хамтарч манайд зөвлөхүүдээр явж байна. За дээрээс нь бид нэр энэ
өнөөдөр зөвхөн Монгол улстай зөвлөх үйлчлэгээ үзүүлэхээс гадна олон улсын зөвлөхийн институтэд ICMC буюу энд одоо бид нэр 51 дахь улсын гишүүнээр хэлсэн орсон. За энэ маань юу гэсэн үг вэ гэхээр бид нэр дотооддоо олон улсын зөвлөхөөр гаргадаг байсан бол одоо дараад нь олон улсын зөвлөхүүдийг бид нар гарах тал дээр илүү анхаарч ажиллаж байгаа. Энэ хүрээндээ бид нэр өнөөдөр 6 олон улсын зөвлөхтэй бас хамтарч ажиллаж байгаа. Манай олон улсын талаас үнэлгээ хийгдээд 6 гишүүн маань одоо олон улсын зөвлөх болсон байна. За бид нэр менежментийн зөвлөхүүдийн институт маань одоо бид нэр бодлогын хүрээнд бол яг энэ Монгол улсад одоо явагдаж байгаа зөвлөх үйлчилгээний бизнесийг одоо чадвартай болгохын тулд бид энэ одоо төрийн болон төрийн бус байгууллага бүх байгууллагууд хамтарч ажиллаж байгаа нэг хэлбэрээр бид үйл ажиллагаа болж байгаа. За мандах их сургуулийн сургалт эрхэлсэн дэд захирал доктор дэд профессор Түр Бадрах бас хүрэлцэн ирсэн байгаа. За одоо Түр Бадрах захирал маань ер нь бол EBRD-гээс зөвлөх үйлчилгээ авсан байгаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр ер нь зөвлөх үйлчилгээ авсан туршлагаасаа бидэнтэй хуваалцахаар хүрэлцэн ирсэн байгаа. Тэгэхээр энэ хүнээс бид нэр сонсох юм бол маш их байна. Тэгэхээр та зөвлөх үйлчилгээ авсан туршлага болон одоо ямар үйлчилгээ авсан бэ? Үр дүн нь хэр байсан бэ? Энэ талаар бас туршлагаасаа хуваалцахыг хүсье. За та бүхэн өнөөдрийн одоо мэндийг хүргэе. За мандах их сургууль бол энэ Европын одоо цэргийн босгол хөгжлийн банкны одоо дэмжлэгтэйгээр бол одоо 3 төслийг амжилттай хэрэгжүүлж байсан байгаа. За нэгдүгээр төсөл нь бол одоо чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001 2015 бол хэрэгжүүлсэн байж байгаа. За хоёрдугаарт нь бол одоо байгууллагын менежментийн өөрчлөлтийн төслийг хэрэгжүүлсэн. За гуравдугаарт нь бол одоо эрчим хүчний хэмнэлттэй одоо барилгыг одоо барих энэ Монсеп гэж одоо төсөл байдаг. Энийг ингэж одоо хэрэгжүүлсэн байж байгаа. Тэгэхээр энэ дээр би нэг одоо онцлог хэлмээр юм бол энэ байгууллагын өөрчлөлтийн одоо менежментийн төсөл бол одоо энэ цаг үе болсон. Одоо энэ одоо яригдаад байгаа энэ одоо COVID-19 гэсэн энэ одоо үед бол хамгийн одоо чухал ийм одоо төсөл болсон гэж ойлгож байгаа. Яг л энэ төсөл маань дотроо үндсэн одоо 3 хэсгээр одоо бүрдэж байгаа юм. За нэгдүгээрт бол цэвэр одоо байгууллагынхаа стратегийн асуудал байсан. Хоёрдугаарт нь бол энэ одоо бизнес одоо загварын асуудал байсан. Тэр хөгжлийн асуудал. Гуравдугаарт нь бол энэ сургалтын одоо загварыг одоо шинжлэх асуудал байсан. За одоо яг энэ хүрээнд бол энэ одоо мандаа сургалтын асуудлыг бол нэлээд авч үзсэн байж байгаа юм. Цахим сургалтын асуудал энийг одоо хэрхэн шинжлэх үү? За яг энэ хүрээнд бол одоо манай сургуулиас Оксфордын их сургуулийн онлайн хөтөлбөрт бол одоо хамрагдсан байна. Энэ нь бол одоо нэлээд ач холбогдолтой бол төсөл болсон. Нэгдүгээрт бол энэ юугаар ач холбогдолтой вэ гэвэл нэгдүгээрт энэ онлайн энэ өндөр хөгжилтэй энэ орны одоо ихтэй сургуулиудын онлайн хөтөлбөр хэрхэн хэрэгжиж байгааг бол нэлээд одоо санаа авах зүйл их байсан. Хоёрдугаарт нь энэ онлайн хичээлийг явуулах тэр сургалтыг одоо хэрхэн бэлтгэх ёстой, сургалтын материалыг хэрхэн бэлтгэх ёстой. Одоо ярьж байгаа энэ онлайн сургалтын асуудал энэ ялангуяа энэ одоо цар тахлын үед бол маш одоо чухал гэсэн гэж ойлгож байна. Дээрээс нь энэ сургалтын хөтөлбөрийнхөө одоо энэ за шинжилгээ асуудал дээр бас нэлээд ингэж анхаарч ажилласан. Тэр энэ бол төсөл бол нэлээд ач холбогдолтой болсон. За энэ төслийг бол энэ одоо Монголын менежментийн зөвлөхүүдийн одоо институтийн зөвлөх одоо оюун гэж энэ Kingdom of Consulting гэдэг байгууллага энэ зөвлөхөөр авсан байж байгаа. Энэ зөвлөхтөө бол одоо хамт ажиллаж одоо баг болгоод манай сургуулиуд баг гарч энэ дэр нэлээд одоо их одоо үр бүтээлтэй ажлын үндсэн дээр бол энэ хөтөлбөр нь бол нэлээд амжилттай хэрэгжсэн. Эндийг бол хэлэхэд бол сайхан таатай байна. За Тэгэхээр мандах их сургууль маань яг цаг үеэ олсон хамгийн хэрэгтэй зөвлөх үйлчлэгийг бол авч чадсан байна. Танаа баг хамт олон бас баяр хүргэе. Эргээд танд дээр бас үр дүнгийн талаар бас ярилцах болно. Тэгэхээр өнөөдрийн хэлэлцүүлэгт маань бас түрүүн дурдсан байгаа. Зочин хүрэлцэн ирсэн байна. Европын холбооноос бас бие төлөөлөгч нар ирсэн байгаа учраас энэ ташааныг ашиглаад танаас бас асуулт асуумаар байна. Тэгэхээр Европын холбоо яг цар тахлын үед Монгол улстай тийм ээ харилцаа холбоо талаасаа болон одоо яг цар тахлын үед Монгол руу чигээсэн ямар арга хэмжээ авахар төлөвлөөд эсвэл хэрэгжүүлээд явж байгаа вэ? Та энэ талаар мэдээлэл биднэрт өгөөч. Well, thank you very much for this invitation. Gladly, I will point to or
three ideas very shortly. First and foremost is that in this preparation for tackling the challenges of the COVID-19 response activities, we are having two main orientation. Short term and longer term. The total amount that we are planning in terms of money newly allocated and also some money who are redirection from the existing projects, we speak about the general support, general amount of 37.5 million euros, which is around 115 billion to Greeks. For mitigating measures related to the COVID-19 crisis. In terms of short term, we will be focusing on particularly on health and economic and social short-term consequences. Here, we will try to use the existing program to projects to redirection it a bit of a support to the vulnerable or affected people, generally young people, women in rural areas, cooperatives and their membership, herders and their families, but also to support the government in terms of tracking and the implementation of the general way in which their economic support program is being implemented and how do they receive feedback and the efficiency of the programming. In terms of longer term support, we will focus on medium and long term. And actually here, I mentioned a bit in the introductory remark, we will be focusing on the macroeconomic and public finance management challenges via the direct budget support operation that is very soon to be signed, which will be actually a stimulus for the government to bridge the financing gap that they might face during this period. Secondly, because we discussed today, would be an increased support for the small and medium-sized enterprise, and actually we are, maybe it's a good news, we are planning to top up the assistance program that is going to be implemented together with the BRD. And last but not least, to focus a little bit on this technical assistance that is being implemented to different international organizations from the UN system, specifically UNDP, World Health Organization, ILO, FAO, and some other non-governmental organizations. So generally, a very complex program. За тэгэхээр Европын холбооны зүгээс баярлалаа. Тэгэхээр Европын холбоо богино болоод урт хугацаанд бас Монгол улсад хэрхэн цар тахлын үед дэмжлэг үзүүлэх тухай мэдээлэлээ бас бидэнтэй хуваалцлаа. Маш их тааламжтай байна. Бас энд ч гэсэн бас жижиг дунд бизнесүүд рүү, аж ахуйн нэгжүүд рүү чиглэсэн бас тусламж дэмжлэг одоо төлөвлөгдсөн байгаа юм байна. Тэгэхээр дэлгэрэнгүй мэдээллийг та бүхэн бас холбооны сайтаас ч юм уу дараа нь түгээх мэдээлэлээс авах байхаа гэж бодож байна. За одоо ингээд эргээд үндсэн асуулт руугаа оръё. За яг ковид цар тахлын үед бизнесүүдийг дэмжсэн яг ямар арга хэмжээ авч байгаа вэ? Энэ дээр Хаан банк одоо сүүлийн үед маш олон арга хэмжээнүүдийг авч байгаа, аль болох дэмжих чиглэлээр ажиллаж байгаа гэсэн мэдээллүүд бас явж байсан. Тэгэхээр ядман захирал яг энэ дээр сүүлийн үед ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа талаарх апдейтээс хаваалцаач. За баярлалаа. Энэ ковид 19-ийн энэ одоо хүндрлийн үед бол мэдээж хамгийн ихний арга хэмжээ бол яг харилцагч нарын зээлийн төлөлтийг одоо хоош нь тавьж гэрээний бүтцэд өөрчлөлт оруулах юм сунгах ажлуудыг бол яг эрчимтэй хийж байгаа Улаанбаатар орон нутагт бид нар мянган ажилтнаа яг энэ ажилд нэлээд төвлөрүүлээд тэгээ 5 сарын 15-ны байдлаар бол бид нар нэг 35 мянга орчим харилцагчийн 650 тэрбум төгрөгийн одоо зээлийн гэрээний бүтцийг одоо шимтгэлгүйгээр өөрчилсөн байгаа. За мэдээж бас бизнесийн төрлийн зээлүүдийн дээд хүүг бид нар буулгасан 24-ээс 22.8 болгосон. За мөн барьцаа хөрөнгөн дээр бид нар 10-аас 15% үнэлгээнд дээр сайжруулалт гарсан. За энэ ямар утгатай вэ гэхээр одоо гэдэг барьцаа хөрөнгөөс шалтгаалаад авах цаа зээлийн хэмжээ багасдаг асуудлыг бас нэлээд одоо өөрчлөөд харилцагч нар таатай хэмжээнд авайтсан. Жишээлбэл бид нар орон сууцыг одоо гэдэг барьцаа хөрөнгөнд бүртгэх барьцаалахтаа нэг 70%-аар тооцож одоо эрсдлийн тооцдог гэсэн бол одоо бид нар 80% болгож өөрчилсөн байх жишээтэй. За энэ мэтчлийн ажлууд хийж байна. За мөн бүх Улаанбаатар орон нутагт байрших одоо гэдэг тоосон төвүүдээр дамжуулаад бид нар яг шинэ зээлийн өсөлтийг бол авж байгаа. За бид нар энэ
яг бизнес идэвхжил эхэлж байгаа энэ үед бол шинэ зээлийн өсөлтийг бол аваад хурдан шуурхаас судлаад ийм олголт хийх ийм зорилготой ажиллаж байгаа. Тэгэхээр одоо яг энд үзэж байгаа харилцагч та бүхэн шинэ төсөл эхлүүлж байгаа, эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлж байгаа ийм хүсэлтүүд байвал яг хариуцсан одоо юу гэдэг нь тооцооны төв харилцааны менежерүүгээ хандхад одоо нээлттэй байгаа шүү. Бид нар энэ шинэ зээлийн өсөлтөд маш одоо уян хатан хандж байгаа. За зарим нэг бүтээгдэхүүн дээр бас нэлээд өөрчлөлтүүд, сайжралтууд одоо хийсэн байгаа. Тухайлбал бид нар энэ алтны одоо юу гэдэг аж ахуйн нэгжүүдэд зориулсан зээлийнхэн хүүг нэлээд бууруулсан. За энэ маань өөрөө улсын валютын нөөцийг ингээд нэмэгдүүлдэг бас онцгой төрлийн бүтээгдэхүүн учраас бид нар энэ бүтээгдэхүүн дээр нэлээд сайжруулалт хийсэн байгаа. За өмнө нь бид нар 1.9% хүүтэй өгдөг байсан зээлийг 1.3 болгож бууруулсан. За мөн оюутлогын бэлтгэн нийлүүлэгч нарт зориулсан зээл дээр өөрчлөлтүүд хийсэн байгаа. За оюутлогын бэлтгэн нийлүүлэгч гэдэг бол яг жижиг дунд бас бизнес эрхлэгч нар байдаг. Тэгэхээр бас энэ харилцагч нартай зориулсан эргэлтийн хөрөнгө болон энэ шугамын зээлийн хүнүүдийг бууруулсан байгаа. Энэ слайдн дээр харагдаж байгаа шүү. За тэгээ энэ иймэрхүү ажлууд бид нар яг жижиг дунд зэрэглэгч нартай зориулсан одоо авч хэрэгжүүлж байна. Баярлалаа ядмаа захирлаа. Тэгэхээр хаан банкны зүгээс бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд дэмжих зорилгоор зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах хүсэлтийг бол хүлээн авсаар байгаа. Тэгэхээр энэ ажлыг хийхэд бол бас олон хүн дайчлагдан ажиллаж байгаа юм байна. 1000 гаруй ажилтнаа бас яг энэ ажил дээр ажиллаж байгаа гэсэн мэдээлэл өгч जैन. Тэгээд мэдээж зарим бүтээгдэхүүн дээр хөнгөлөлт нөхцөлийн одоо хөнгөлтүүд байгаа юм байна. Тэгэхээр та бүхэн харилцааны менежертэй холбогдоод бас дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой байгаа тийм ээ. Тэгэхээр нэг цар тахлын үед бас давхар за санхүүгийн хувьд дэмжлэг үзүүлэхээс гадна одоо энэ зөвлөгөө өгөх, сургах, хөгжүүлэх чиглэлээр бас хаан банк ажиллаж байгааг дурдмаар байна. Тэгэхээр өнөөдрийн зохион байгуулж байгаа вебинар яг энэ дэмжих төвийн одоо харьяан дор хийгдэж байгаа цар тахлын үед бас авч хэрэгжүүлж байгаа ажлын маань бас нэг байгаа гэж үзэж байна. Тэгэхээр маш их баярлалаа. Зөндөө ажлыг бас нугуулж хичээж ажиллаж байгаа юм байна. За бизнесүүдийн хувьд цар тахал үед бас нөгөө бэлэн мөнгөний урсгал гэдэг ч юм уу те яг бизнесийн хэрэгцээ бэлэн мөнгөний хэрэгцээ шаардлага байгаа. Тэгэхээр сорилтыг хамтын хүчээр одоо энийг бас хэрэгжүүлж явж байгаа гэдгийг бас давхар дурдмаар байна. За одоо ингээд EBRD руу иргээд оръё. EBRD-гийн санал болгож байгаа үйлчилгээнүүдийг ер нь ол нөгөө ямар байгууллагууд авах боломжтой юм бэ? Одоо сонсож байгаа байгууллагууд маань бас сонирхож байгаа бах. Тэгэхээр ямар нэгэн зөвлөх үйлчилгээ авахд ямар нэгэн шаардлага тавьдаг уу? Дээрээс нь төлбөр байгаа юу? Эсвэл одоо төлбөрийн хөнгөлт байгаа юу гэдэг талаас нь та мэдээлэл аваарцаач. За баярлалаа. Бид түрүү хэлсэнтэй манай төслийн нэр бол их урт. Бид нар бол Монгол улсын эдийн засгийн төрөлжилтийг дэмжиж байгаа. Тийм болохоор Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа бүх одоо жижиг дунд бизнесүүдэд манай төсөлд хамрагдах боломж бол байдаг. За манайх бол Европын холбооны тодорхойлолтоор жижиг дунд бизнесээ авч үзэж байгаа. За тэгээд энэ слайдн дээр бол манай шаардлагуудыг тавьсан байна. Ер нь бол 250 хүртэл ажиллах ёстой. За зарим тохиолдолд бид нар мөн одоо 500 хүртэл ажиллах ёстой бас компаниудад орж туслах боломжтой байдаг. За борлуулалтын орлого нь 50 сая евро хүртэл байгаа бол манай төсөлд хамрагдах боломжтой юм байнамаа. За бид бол мэдээж хэрэг дотоодынхаа өмчлөлтөө хувийн одоо хөвшлийн жижиг дунд бизнесүүдийг мөн дэмжин ажилдаг. Энэ тохиолдолд хэрвээ гадны хөрөнгө оруулалт гэдэг бол тэр маань бол 50%-аас бага байх хэрэгтэй. Мөн одоо төрийн өмчтөг компаниуд ах юм бол мөн одоо бас 50%-аас бага байх ийм шаардлагыг тавьдаг. За туршлагын хувьд бол бидний хувьд үйл ажиллагаагаа явуулаад 2 жил болцсон байх юм бол бид бол одоо бас зөвлөх үйлчилгээгээ үзүүлэх боломжтой юм аа. За салбарын хувьд түрүүн би хэлсэнтэй бид бол эдийн засгийн төрөлжилтийг дэмжиж байгаа тул уул уурхайн олборлолтоос ер нь бусад бүх төрлийн одоо хувийн хөвшлийн жижиг дунд бизнесүүд оролцох боломжтой байгаа тий. Сая жишээлбэл мандах сургууль ярьж байна тий. Тэгэхээр манайх боловсрол, эрүүл мэнд, барилга, үйлчилгээ, үйлдвэрлэл, худалдаа гэд ер нь бол бүх салбарт орох боломжтой байдаг. За мэдээж хэрэг нөгөө хоригдсан нэг хэдэн салбар байдаг те хатуу арих одоо тамхи үйлдвэрлэл цэргийн үйл ажиллагаа гэх мэтийн ийм бас бизнесүүдэд харин бид нар дэмжлэг үзүүлэх боломжгүй байдаг юм аа.
За бид Европын холбооны санхүүжилтийн төслөө хэрэгжүүлж байгаа. Тийм болохоор бид нар бас одоо тэтгэлэг олгох боломжтой байдаг. За жижиг дунд бизнесүүд зөвлөх үйлчилгээ одоо мэдээж хэрэг энэ мэрэгжлийн зөвлөхүүдээс зөвлөгөө авахаар зардал өндөр байдаг тий. За тэгээ та сая бас сонссон баг жишээлбэл мандахын жишээн дээр тий нэг зөвлөх үйлчилгээ нэг компани дээр ойролцоогоор 45 хоног дунджаар 45 хоног маш их удах юм бол ялангуяа жишээлбэл чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх бол 6 сар хүртэл ордог. А тэгээ яг компани захиралтай менежерүүдтэй хамтраад энэ төслийг хэрэгжүүлдэг онцлогтой. Ингэжээж л энэ бол одоо яг компани өөрийн бүтээгдэхүүн болж компани өөрөө энийг хэрэгжүүлэх боломжтой байдаг. Энэ утгаараа мэдээж хэрэг зөвлөх үйлчилгээний зардал бас жижиг дунд бизнесүүдэд заримдаа их үнэтэй болдог. За тэгэхээр бид нар бол энэ зөвлөх үйлчилгээний зардлын 50-аас 65%-ийг хариуцдаг юм аа. За ингэжээч бид ялангуяа авч чадахгүй байгаа жижиг дунд бизнесүүдэд энэ туршлагатай хүмүүсийн мэдээлэл, ноу хавыг олгох энэ боломжийг олгож ажиллаж байгаа юм аа. Тэгэхээр та бүхэн саяны ярианаас зөвлөх үйлчлэгийг авахдаа тэтгэлэг таамаглах боломжтой гэдгийг бас сонслоо. Тэгэхээр та бүхэнд ийм сайхан боломжийг олгож байгаа юм байна. Тэгэхээр тавигдж байгаа шаардлагуудыг мэдээж хангаж авах юм бол EBRD одоо хамтарч зөвлөгөө өгөх ажиглагтай бол таатай байна. Дээрэс нь одоо яг манай Монголын менежментийн зөвлөгөөтийн институт бас хамтарч ажиллаж байгаа тийм ээ. Тэгэхээр Батгэрэл ерөнхийлөгчөөс нэг компанид тэгэхээр одоо олон зөвлөгөө өгөх боломжтой гэж таны ярианаас ойлгосон байгаа. Тэгэхээр олон зөвлөгөө өгнө гэдэг чинь одоо үйл ажиллагаа нь улам сайжрах боломж байгаа тий. Тэгэхээр яг цар тахлын үед ялангуяа зайнаас бас энэ зөвлөхүүд маань ажиллах бах. Нөгөө талдаа бас түрүүн та дурдсан манай одоо олон улсын мэрэгчлийн зөвлөхүүд маань олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нүүбийн одоо гишүүн босон гэж хэлжсэн тий. Тэгэхээр тэр талаараа та дэлгэрүүлээд манай зөвлөхүүдийн бас ур чадвар тэгээд олон төрлийн зөвлөгөө авах боломжийн талаар та бидний мэдээлэл хуваалцах юу? За тэгэхээр манайх түрүү хэлсэн би нэг олон улсын зөвлөхүүдийн институтийн 51 дахь одоо орон болж гишүүнээр нэлсэн. За энэ тал маань бид нар бол яг нэг зөвлөхүүдийг одоо чадваржуулах, хоёрдугаар зөвлөхүүдтэй хамтарч одоо олон компаниуд дээр одоо үр дүн гаргах үйл ажиллагаа хийх чиглэлүүдээр явж байгаа. За одоо COVID-19 одоо энэ цар тахлын хүрээнд одоо бизнесийн зарим хүмүүс маань энийг одоо хэрэгээр харах юм бол одоо компанийг сайжруулах тал дээр илүү анхаарч одоо цагийг заах болно гэж бид нар үзэж байгаа. За энэ хүрээндээ бид нар бол зөвлөхийн үнд зүйл яасан бүгдийг явуулж байгаа. Тэгэхдээ нэг хэлбэрний үгээр бид нар аппликейшн ашиглаж Zoom эсвэл одоо Facebook, Messenger болон одоо орон зайвал хамааран Англи, Монгол, Япон тийм ээ энэ улсуудаас шууд зөвлөгөө бид нар үйл ажиллагаа өгч явуулж байгаа. За энэ хүрээндээ бид нар яг ерөнхийдөө сая ярьж мандах одоо их сургууль маань одоо манай Англи улсаас манай стратегийн чиглэлийн үйл ажиллагааны чиглэлээр зөвлөх үйлчлэгийг авсан. За энэний дараа бол бид нар бол одоо сая ямар асуудал болсон бэ гэхээр ер нь бол компаниудын үйл ажиллагааг бид нар сайжруулахдаа энэ COVID-19 үед бас хамтын зөвлөх үйлчлэгийг бас гаргаж ирсэн. За хамтын зөвлөх үйлчлэг гэдэг маань юу гэхээр нэг одоо компани дээр олон зөвлөхүүд ажиллах. Бид нар бас нэг өөрсдийнхөө тактик боловсруулалтыг бас өөрчилж одоо хамтын зөвлөх үйлчлэгээр компанид хурдан хугацаанд 5 дахин бага зардлаар 5 дахин их хүчээр 5 дахин бага хугацаанд одоо хийх ийм зорилттойгоор ажиллаа хийгээд бид нар хэдэн төслүүд дуусч байна. За анхны төслүүд маань одоо бидний харснаар бол ойролцоогоор нэг 2 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого нэмэгдэж шээтэй. Дараагийн төслүүд нь бол одоо юу гэдэг нь сайжрлаа өгдөд одоо бас ковидын үед бас ямар тактик өөрчлөх өгдөг чиглэлүүд бас дахин зөвлөгөө өгөөд явж байгаа жишээтэй. Бидний одоо гол зорилт маань юу гэхээр түрүүлсэн одоо энэ ковидын үед бол нэг зөвлөх нэг компани дээр эсвэл олон зөвлөх нэг компани дээр эсвэл хамтын зөвлөх үйлчлэгийн чиглэлүүдээр олон компаниуд нэгдээд нэг одоо зөвлөхтэй ажиллах гэдэг ийм чиглэлүүдийг бид нар өөрчилж одоо ажлын өрөөнд явагдаж байгаа. Мандах их сургууль одоо төслийн үр дүнгээс бас бид нэр сонсомоор байна л та. Тэгэхээр 3 төсөл хэрэгжүүлээ. Онлайнаар бас сургуульд зөвлөх үйлчлэгээ авлаа. Тэгэхээр өрөө хөгжийн хувьд хэр байсан болоо. Магадгүй одоо та бүхний одоо борлуулалт орлого дээрэс нь ажилчдын бүтээмжтэй эерэг өөрчлөлтүүд гарсан байх гэдэгт бол итгэлтэй байна. Тэгэхээр та өөрийнхөө одоо яг төслийн үр дүнгээс бидэнтэй хуваалцахгүй юу? За баярлалаа. Тэгэхээр ер нь бол одоо энэ сууж байгаа энэ бүх хүмүүсийн одоо хамтын ажиллагааны үр дүнд бол аливаа байгууллагын үйл ажиллагаа сайжрах явж байгаа. За тэрний одоо нэг жишээ нь одоо мандах сургууль шүү. Одоо хаан банктайгаа бол
одоо банкны одоо хамт олонтойгоо хийж байгаа. За муу айл одоо энэ Монголын менежерүүдийн зөвлөхүүдийн одоо институтийн одоо зөвлөх үйлчлэгээ бас авч байгаа. Тэдний одоо гишүүн өстөр одоо юунаас нь авч байгаа. Тэгэхээр энэ бол ерөнхийдөө бол ийм л да. Үр дүн бол угаасаа харагдаж байгаа. За бид хүн бол сүүлийн одоо 3 жил яг энэ чиглэлээр нь одоо зөвлөх үйлчлэгийг авлаа. Тэр ихэд хэлсэн байж байгаа. ISO 9001 гэж энэ одоо чанарын удирдлын тогтолцооны одоо зөвлөх үйлчлэгээ бол бас мэржлийн байгууллагаас авсан. За тэгээд сая авсан дээр одоо стратегийг одоо байгууллагын стратеги одоо менежментийг өөрчлөх одоо энэ төсөл дээр ажиллаж байна. Тэгэхээр эдгээр төслүүдийн үр дүнд ерөөсөө л байгууллагын үйл ажиллагаа, байгууллагын одоо бүтээмжил ерөөсөө л сайжирч байгаа юм. За түрүүн энэ дээр эсэд харагдсан баг. Тэгээд бид хүн бол хэрэгжүүлээ дээр тайлан үзэх бол за сулгаан үзэх юм бол ажлын бүтээмж бол 19% өссөн байна гэж байна. За орлого бол нэг 30 гаруй 40% одоо өссөн байна гэж. Энэ л эн чинь дээрээс л энэ одоо төсөл бол амжилттай хэрэгжсэн байна. Дээрээс нь яг тэр одоо юу гэдэг байга онсон байна гэж байна тийм. Тийм учраас энэ бол одоо дөрөв гэж өгч байгаа. Тэгэхээр нэг талаас одоо энэ одоо орцч байгууллагын бүхэл хамтын ажиллагаа үрдэнд тусч байгаа. Нөгөө талаас тэр тухайн байгууллагад ажиллаж байгаа дээр хамт олонны ерөөсөө хүчин чармай маш чухал байдаг юм. Багаар ажиллаж энэ бол үрдэнд хүрдэг. Түүнээс ганц хоёр одоо багш ажилтныг энийг ойлгоод бусны ойлгохгүй бол энэ менежмент асуудал эзэж одоо биелэхгүй бас. Тэгэхээр энэ дээр бол манай хамт олон бүгдээрээ сайн ажилласан, багаараа сайн ажилласан. Одоо тэрний үндсэн дээр одоо энэ хоёр төсөл амжилттай хэрэгжээд энэ маань бидний үйл ажиллагаанд тусаа ингээ биелээ болоод ингээ явж байгаа. Энэ одоо бол маш одоо сайн талтай гэж ойлгож байна. За тэгээд одоо бид бүхнийг одоо дэмжин ажилдаг одоо Европын одоо Сэргээн бусдын банкны хамт олон за хаан банкны хамт олон за танай одоо зөвлөхүүд одоо баярлалаа гэж хэлье. За баярлалаа. За тэгэлгүй яг хоо тэгэхээр хамтын ажиллагаа гэдэг бол маш чухал байгаа. Бизнесүүдэд дэмжихийн тулд бид нөр өнөөдөр сорилтыг хамтын хүчээр гээд энд олуулаа сууж гин олон олдоо орцогч талууд байна тийм ээ. Тэгэхээр зэрэг багийн ажиллагаа гэдэг бас эндээс харагдаж байна. Сая Түр Бадрах Цэцэрлбанч гэсэн хэллээ. Зөвлөх үйлчлэгээ авч байгаа бол одоо байгууллага нь одоо байгууллагад ажиллаж байгаа хүмүүс нь бүгдээрээ бас тэр зөвлөх үйлчлэгээнд идэвхтэй хамрагдах хэрэгтэй байна. Бүгдээрээ бас айгуу сайн ойлгож хүлээж авах хэрэгтэй юм байна гэдэг хэлж байна. Тэгэхээр бидэнд баха минут хугацаа үлдсэн байна. Тэгэхээр эрхэм одоо панелистуудаас бас яг энэ сар тахлын үед бизнесүүдтэй зориулаад нэг гоё зөвлөгөө эсвэл урмын үг ч юм уу харилцахыг хүсэж байна. За нэг үйлдвэрээр байхад болох байхаа. Тэгэхээр та бүхэн хинж эхэлж болно. За одоо товчхон зөвлөө гэх юм бол яг энэ хүндрлийн үеийг боломж гэж хараасаа гэж хүсэж байна. Тэгээд энэ бол мэдээж яг бизнесээ илүү цахим болгох тал дээр нэргэж хараад байгууллагын зардлыг одоо юу гэдэг эргээд оновчтой болгох тал дээр бас нэргэж хараасаа. Тэгвэл бас одоо юу гэдэг нэлээ үр дүнтэй санаанууд одоо юу гэдэг хамт олнороо ярилцвал бас гарч ирэх магадaltaй гэж бодож байна. Тийм. За би ч гэсэн бас яг ядмаа захиралтай бол баг миний хэлсэн үгийг хэлчих юм. Би юу гэж хэлсэн бэ гэхээр альва хямрал бол боломж гэж харах хэрэгтэй. Энэ боломжийг ашиглаж чадаагүй бол одоо та өөрөө буруутай болно шүү гэсэн үг бас байт юм байна. Тийм болохоор жижиг дунд бизнес эрхлэгч та нар минь өнөөдрийн энэ том хямрал та нарт маш том боломжийг бий болгож байгаа шүү гэж бас бодоод өнөөдрөөс эхлээд би яах ч ажиллах вэ? Хямралын дараах дэлхий бол өөр болно гэдгийг бол одоо хүмүүс хэлээд байгаа шүү дээ. Бизнес өмнөхшгөө явахгүй нэ гэдэг. Тэгэхээр энийг бас эртгэн ойлгоод бас эртгэн арга хэмжээгээ авч ажиллах хэрэгтэй юм байна гэдгийг бас та бодоод биднээс тандараа биднээс бас та нарт чадлынхаа хэмжээгээр бас дэмжиж ажилланаа. За энэ хямралын үед одоо бүгдээрээ боломжоо ашиглаад манайд хандах юм бол бидэнд итгэх юм бол бидэд одоо манай менежмент зөвлөгөөний институтээс энэ одоо чадварлаг багуудаараа та нарыг дэмжиж өнөөдрийн байгаа бизнесийн ядаж өнөөдрийн төвшөнд нь буцаан эргүүлэн авч явах. Дээрээс нь болж өгдөг бол бид өргөө зардлыг бууруулах. Мөн одоо бид зөвлөхийн чанараар дамжуулаад та бүхний бизнест одоо ирээдүйд урт хугацаанд яаж явах чиглэлүүдээр зөвлөхөд бэлэн байна. Тэгээд та бүхэн хандараа гэж хэлж байна. Яг өөрөө босролын байгууллагын төлөөлөл учраас одоо энэ яг энэ
боловсон систем бол одоо цоо шинэ юм асуудалтай юу тулж шээ. Цэвэр одоо онлайн системд одоо орж байна. Гэхдээ энэ бол нэг талаас бол бид бүхэнд бас энэ сургалтын системийг өөрчлөх тийм одоо боломж болгож байгаа. Энийгээрээ бид бүхэн бол энэ өндөр эрхтэй орнуудын энэ одоо онлайн сургалтын системийг өөрийнхөө одоо сургалтын үйл ажиллагаанд нутагшуулах тийм ээ. Эний одоо даваа талыг олж авах нь хамгийн чухал байна. Гэхдээ нийт энэ одоо босролын байгууллагуудтай бас хандж ирэх юм бол энэ өөрийнхөө сургалтын үйл ажиллагаанд энэ танхим болон онлайн хосолсон энэ одоо системүүдийг сайн одоо нэвтрүүлж энийг улам сайжруулах хэрэгтэй бол ийм л одоо цаг үе ирсэн байна гэж ойлгож байна. За. Well, I can only join the Han and Imbiar, the representatives in their thoughts. Maybe I will have a small issue to add. Until a vaccine is being discovered, and we are hardly working, very hard working at the European Union to collect the money and to promote the research in trying to find a vaccine, we will have to learn to live with this virus menace. Or even the virus presence on a daily basis. So not only take it as an opportunity, as a challenge for future activities, but also be up to prepare an exit strategy. We will have to have concrete plans to exit from that situation because it cannot last forever in the present circumstances and with the present measures. So that will be an invitation made to everyone from the startups and small and medium-sized enterprise until the government level. Thank you very much. За тэгэхээр энэ хүү өнөөгийн нөхцөл байдал бол одоо вакцины гарахаас гарах хүртэл бол үргэлжлэхээр байна л да. Энэ вирустай нөхцөл бид нэр амьдрах ёстой болоод байна л да. Энэ тохиолдолд болохоор би энэ сая Европын эсрэгийн босголт хөгжлийн банк болон Хаан банкны төлөөлөгчдийн хэлсэнчлэн үнэхээр боломж байна гэж хараасаа гэж үсчин. Дээрэс нь нэмээд хэлэхэд бол энэ хугацаа бол богино хугацаанд үргэлжилнэ. Энэ боломжийг ашиглаараа тэгээд дараа нь ирэх шинэ ертөнцид бэлэн байгаараа тэрхүү стратегиас бэлэн байлгаараа гэж хүсэж байна. Яагаад вэ гэхээр тэр энэ нөхцөл байдал мөнх үргэлжлэхгүй шинэ ертөнц ирнэ. Тэр үед бол стартап байна уу, жижиг дунд бизнес байна уу, засгийн газар байна уу, бид бүгдээрээ бэлэн байх хэрэгтэй гэж хэлэх гэсэн юм аа. Баярлалаа. Сая бид авцаа ярьж шиг боллоо. Тэгээ бидэнтэй цуг байгаа та бүхэндээ маш их баярлалаа. Манай өнөөдрийн хэлэлцүүлэгт орсон панелистууд маань бас дахин та бүхэнд хэлж гин. Энэ сорилтын үед та бүхэн ганцаараа биш ээ. Та бүхний дэмжээр энэ олон хамт олон бүгдээрээ бэлэн байна. Тэгэхээр ямар нэгэн зөвлөгөө авах тийм үү? Эсвэл тусал цаа хэрэгтэй байх юм бол үргэлж та бүхэнтэй хамтран ажиллах, тусаж дэмжихэд бол бэлэн байгаагаа илэрхийлж байна. Тэгэхээр та бүхэн бизнесээ илүү одоо үр ашигтай авч явахын тулд энэ цаг үеийг бас боломж болгож ашиглаарай гэж бас зөвлөж байна. Тэгэхээр сорилтыг хамтын хүчээр хамтдаа даван туулцгаая. Та бүхэнд бас амжилт хүсье. Бидэнтэй хамт байсанд баярлалаа.